За би энэ төсөв батлагдсантай холбоотойгоор 2026 оны төсвийн дүгнэлтийг хуралдаан даргалагчийн та бүхэнд ярина. За гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй Америкийн нэгдсэн улсын татврын бодлого геополитикийн эдэртэй байдал дайн үргэлжилж өмнөд хөршийн эдийн засаг саарч түүхийн эдийн дэлхийн үн ханш буурсан үед Монгол улсын нэгдсэн төсвийг батллаа. Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний 100 орчим хувиар огцон буурч газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцийг өдөөгч гол хүчин болох шатхууны нийлүүл тасалдаж, хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж, иргэдийн амжиргаа хүрэлцэхгүй хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан их баригч нам 2 хуваагдан талтсан нь төсөв батлах ажилд баггүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Үндсэн хуулийн 25-ын 7 заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсөв батлах үндсэн үүргээ биелүүлсэн улсын хурлын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье. Эх жилийн төсвийн хувьд төсвийн зарлага жилээс жилд огцом дэлдэг байдлыг таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт дулдуулсан урсгал зардлын дэлтийг 2%-аас хэтрүүлээг нь онцлог байна. Мөн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхийг хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус салбарт ажиллагчдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэн нь онцлог байлаа. Гэвч хувийн хвшлээ татврын бодлогоор дэмжих, татврын хит ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилт бүлэг чиглүүлэх, иргэдэд хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн бодлого өгүүлэгдэж байгааг засгийн газар цаашд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Улс орныг удирддаг төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой гэдгийг олон жил ярьлаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл орвитой шийдвэр гарсангүй. Улсын хурл тис хоёр өөр бодлого мэт үзэж тус тусад нь баталж ирсэн. Төсөв тэлэх тусам Монгол төв банкны бодлогын хүү чангардаг. Бодлогын хүү чангарах нь арилжааны зээлийн хүү өсөх дохио болдог учраас банкуд өндөр хүүтэй эрсдэл өндөртөө зээл гаргахын оронд өндөр өгөөжтэй төв банкны үн цаас худалдаа авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуйн нэгжүүдэд арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг юм а. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр сонголтгүй болгодог тул эх жилийн төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж оруулж ирэх ёстой. Төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их найт төгрөг төсөв төлөвлөж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их найт бол төсвийн нийт орлого 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их найт төгрөг төсөв төлөвлөж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их найт төгрөг болон тэлжээ. Энэ бидний ам нэх бүртээ эдийн засгаас солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эдийн засаг уул уурхаас улам бүр хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулах үзүүлэлт юм а. Түүхийд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэд өстөөс татгалзах, түүхийн эдийн үнийн өсөлтийн бодлого бүгдийг нь эдийн засгтаа зогтохгүй байхад анхаарч, хоримтлын санд төлхөө хуваарлах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмэгдэхэд зориулдаг бодлого эх жилийн төсөв тусгалаа олох учиртай. 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их найт төгрөг төлөвлөрөх тооцоо хийж байсан бол эх жил 6.5 их найт төгрөг хүрч 3 дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их найт байсан бол өнөөдөр 2.5 дахин өсгөөр тооцсон байна. Төсвийн орлогын 90% хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруунд дээр ирж буй татврын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Иймээс төсвийн дэлд эдийн засгийн төрийн оролцоог нэмэгдүүлж хувийн хвшлийн орон зайг улам бүр хөмж байна. Төсөв төлөвлөрүүлэхээр тооцсон тасврын
хэд өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь эх хонд олон мянган бизнес эрхлэгчдэд хүн дээр тусгаар байгааг анхаарч аж ахуй нэгжийн татвартай холбоотой шинжилэл хуулийн төслүүдэд яарвчлан улсын хурлаар оруулж ажил хэрэгч хандахыг улсын хурлын гишүүдээс хүсэж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашигтай нийгмийн ач холбогдолтой байх зарчим алдагдах учиргүй. Хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний ихэнх нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Үндсэн хуулиндаа Монгол улсын иргэн эрүүл мэндийг хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрхэдлэн гэж маш тодорхой заасан. Энэ нь манай улсын иргэд хорт тавдрын хэд хэдэн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж буй үзүүлэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил засгийн газрын тэргуун зориулалт болох ёстой. Жил бүр олон зуун сая ам долларын эрчим хүч импортлж байна чойжоо сайдаа. Бид энэхүү үргэлгэн байрталтай цэг тавьж эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах цаг ирсэн. Иймд хөрөнгө оруулалтын бодлогоо эрсэнчилж, урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөхийг засгийн газарт уриалж байна. Төсөв эдийн засгаа төрөлжүүлж илүү тогтвортой уян хатан эдийн засгаа дунд хугацаанд бүрдүүлэх зорилготой байх ёстой. Төсөв бол төр орчин тогтнож буй гэдгийг тунхагладаг бодлогын чухал баримт бичиг юм а. Ийм учраас гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улс төрөлжилт савнаасаа хэлсэн ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичгийг хууль заасан хугацаанд улсын хурлаар батлуулах нь миний үүрэг гэдгийг ухамсарлаж ажиллалаа. Учир нь улс төрийн хамгийн чухал асуудлын нэг бол олон нийтийн төрд итгэх итгэл юм а. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд бизнес, хөрөнгө оруулагчийн итгэл зайлшгүй чухал. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг нийт гишүүдээс бас дахин хүсье. Төсөв бол ялсан намыг санхүүжүүлэх хэрэгсэл ердөө биш. Энэ утгаараа 2026 оны төсөв нэг намын биш, харин Монгол улсын төсөв болоо гэж дүгнж байна. Төсөв бол улс орныг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн гийг удирдах бодлогын баримт биш гэдгийг гишүүдэд дахин сануулъя. Анхаарал тавьсанд баярлалаа. За өнөөдрийн бас энэ төсвийг одоо ингэж 1.1 их найдаар танаж бас тэндээс ихэнхийн 900 орчим тэрбум төгрөгийг багш эмч нарын цалин нэмэгдүүлэх, мөн түүнчлэн тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуул санд оруулсан сангийн яамны сайд Жавхлан болон ажлын хэсгийн дарга ган уяг нартай болон нийт их хурлын гишүүдтэй бас дахин талархал илэрхийлье.